Сурталчилгаас 2018 оны 1-р сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн 1-р хилцтэй хамтран үргэлж тантай хамтдаа соён гээрүүлэх хөдөрлөгийг тус хилцээр амжилттай зохион байгууллаа. Тогтсон хөтөлбөрийн дагуу дүүргийн цагдаагийн хилцээний бие бүрэлдэхүүнд зориулсан угтах ажиллагааг зохион байгуулж, тус хилцээний 1-р сар турсан өдрөнд тохиож байгаа 14 албаагчид баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ирүүлсэн юм а. Цагдаагийн сүлд чуулгын олон нийтэд харилцах мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Наран Заяа Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн 1-р хилцэд мөрдөгчөөр томилогдсон ажиллах болсонтой холбогдуулан чуулгын бие бүрэлдэхүүн тусгайлан баяр хүргэж ажлын амжилт хүсэн дүүргийн цагдаагийн хилцээний бие бүрэлдэхүүнд урлагийн тоглолтоо өргөн барьснаар албаагчид ажлын нэг өдрийг эрч хүчтэй урам зоригтойгоор эхлүүллээ. Цагдаагийн байгууллагад нэр төртэйгээр зүтгэж хүч хөдөлмөрөө зориулан дайчин соргог ирчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан 94 настай Ахмад ажилтан бэлтгэл ахлагч Норвын гэрт очин хүндэтгэл үзүүлж цагдаагийн албанд насан туршдаа зүтгэсэн Ахмад буурлын үнэтэй дурсамжийг хуваалцсан юм а. Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн 1-р хилцээний шилдэг тэргүүний албаагч хамт олонний итгэлийг дааж хүндлэлийг хүлээсэн тус дүүргийн 14-р хорооны хэсгийн хэв журмын ахлах байцаагч цагдаагийн Ахмад Орхонбатын ажлын байранд хүрэлцэн очиж Нарантуул олон улсын худалдааны төвийн баялаг ундраа төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч түрээслэгчдийн дунд таныг алдаршуулын ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү ажлыг цагдаагийн байгууллага ард түмэндээ ойр ажиллаж байгаагийн нэгэн илрэл боллоо хэмээн иргэд талархан хүлээж авч байлаа. Ямаш их баярлалаа. Бүх хүмүүстээ сэтгэл татгаар сайхан хон зурж гисэн дуутай хууртай бас нэг хүний стресс тайлбараар их л гоё идэг байлаа шүү дээ. Энэ хүн баярлалаа. Тэгээ энэ дээр бас цагдаа нартайгаа бас ард түмэн ч гэсэн ой байхыг гэсэн тийм гоё сэтгэл төрлөө шүү дээ. Тэгээ бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Тэгээ улам их ард түмнийхээ дунд орж ингэж явах нь хэцүү юм л гэж бодлоо шүү дээ. Нарантуул олон суулгын төвд одоо байнгын ажиллагаатаа цагдаагийн гэрээд хэсэг тасан бол 1999 оноос 2014 яшиж байсан. За 2014 оны 3 сараас эхлээд 14 дугаар хороо хариуцсан цагдаагийн хэсэг бол өргөжийг одоо бүгд ажиллаж явуулж байна. За энэ хугацаанд одоо Нарантуул захын удирдлагын зүгээс нь цагдаагийн байгууллагын ажил үйлчлэгийг үлдэх хэмжээгээр бүрдүүлсэн цагдаагийн хэсгийг одоо байраар хангах байрны урсгал асуудал. За өөр бусад зардаг мөнгөний асуудлыг одоо шийдэж ирсэн ийм асуудал болж байгаа. За жишээлбэл одоо Нарантуул захын удирдлагаас 2016 онд 130 сая төгрөгөөр 124 ширхэг хяналтын камерыг одоо байрлуулад хяналтын камерын хяналтын төлөвлөлтийг цагдаагийн хэсгийн байранд байрлуулж өгсөн. За мөн одоо энэ гадны орчныг гэрэлтүүлэх юмар гэж хангаж ажиллаж байгаа. Тэгээд эндснээр одоо гэмт хэрэг зөвчдийн илрүүлэлт агч байгаа. За иргэд худалдаачид түрээслэгчдийн одоо их ашиг хамгаалах тусдад үүсэж байгаа маа. Яг одоо бидний одоо ийм ажлын хөсөл болцоогоор хангаж одоо зөвлөс зөвлөлт хоёулаа хөөдөн заасан өөргөө биелүүлж цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж хатгаж ажиллаж байгаа Нарантуул олон судалгааны төвийн өдөрлгөө адууны ажилтны ажлыг одоо баярлалаа. Тэс хамтар ажиллагаа маш баярлалаа шүү гэж хэлмээр байна. За өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа сүүлчүүдийн хамт олондоо бас баярлж байна. Энэ нь бас ингэж явж байгаагүй арга хэмжээ өнөөдрөө санаарч зохион байгуулаад энэ цагдаагийн байгууллагын ажил үйлчлэгийг иргэдэд ингэж сурталчилж яг нэгжлэр газар дээр ингэж сурталчилж байгаа. За энд одоо ингээд өнөөдөр би бас энэ хамт олонны эндээс хөлтөд төлөвлөсөн албаагч гэдгээр бас өрсөлдөөн хийгээд ингээд шаардлага маш баярлалаа. Тэгээд энэ арга хэмжээ ингэж иргэдийн газар дээр ингэж явж байгаа болохоор цагдаагийн байгууллагын ажил үйлчлэж байгаа сайхан арга хэмжээ одоо
цагдаагийн хийж байгаа ажил үйлчлэл иргэдэд ингэж туршлаад цаашаа түгээн дэлгэрүүлээд явах юм бол одоо цагдаагийн байгууллага өнөхөр энэ ажил үйлчлэл явуулж байгаа юм байна. Цагдаа хийж байгаа ажил энэ ард түмэнд харагдах юм үүсэж байна гэж энэ харамжууд өгнж таамаг болсон байна. Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн 1-р хилцтэй хамтран зохион байгуулсан үргэлж тантай хамтдаа соён гэрүүлэх хөдөлгөөний хүрээнд 2 удаагийн урлагийн хэсэгчсэн тоглолт оруулчилж 14 албаагчид төрсөн өдрийн мэд хүргэж нэг Ахмад ажилтнанд хүндэтгэл үзүүлж шилдэг тэргүүний нэг албаагчийг алдаршуулсан юм а. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагаанд идэвх санаачлагтай оролцож хамтран ажилладаг Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлага хамт олонд талархал илэрхийлж тэдэнд зориулан урлагийн тоглолтыг өргөн барьлаа. Цагдаагийн байгууллага албаагчдын ажил үйлсийг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Цагдаагийн сүлд чуулга үргэлж тантай хамтдаа